Монгол улсын хэмжээнд албан бус тоогоор 16 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тэдгээрийн ердөөнд 4-5% нь байнгын хөдөлмөр эрхэлдэг байна. Тэгвэл нийгмийн зорилтууд хэсгийн нэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх орчин нөхцөл манай улсад хязгаарлагдмал байгаа шалтгаан нь зах зээлийн нөхцөлтэй холбоотой гэж үзэж байна. Төрийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд хүртэх ёстой иргэд бол зорилттой бүлгийн гэж нэрлэгддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм а. Учир нь нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний цаана бүхэл бүтэн нэг өрхийн хөгжил яригдах болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн зах зээлд хүрвэх боломж тааруу ажлын байр хомс байдлаас болж өрхийн амжиргаанд нөлөөлдөг байна. Дээр нэмээд түүний цаана асар хамгаалагчийн асуудал яригдж 2-3 хүн ажил хийх боломжгүй нөхцөлд байдаг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 4% нь хөдөлмөр эрхэлж байна. Гол эрхэлдэг хөдөлмөр нэг массаж байгаа тий. За үүнээс өөр бол одоо яг ингээд нийгмийн дунд ороод ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тоо маш. Тэгвэл бидний энэ асуудлыг шийдэх зорилгоор хараагүй хүмүүс бас ажиллах эрхлэх боломжтой дахин нэг шинэ ажлын байрыг бий болгоод энэ бариста харааны бэрхшээлтэй бариста бэлтгэх төслийг хэрэгжүүлээд өнөөдөр төслийн хувьд кофе шопыг нээж байгаа юм тий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дотор 6,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий. Тэдгээрийн хувьд ч мөн нийгэмд тулгамдсан асуудлууд олон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хязгаарлагдмал байдлаас болж тэр бүр эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж чаддаггүй байна. Дээр нэмээд сул хараатай иргэд группийн мөнгө төрөөс тогтоолоход хүндрэл үүсдгийг ч хэлсэн юм а. Ерөнхийдөө одоо эмнэлгийн үйлчтэй за бас нэг хэцүү юм гардаг. Одоо яг өнөөдрийн тогтолцоогоор нөгөө урдчилж дугаар авдаг болчихсон тий. За тэгээд ингээ манай харааны бэрхшээлтэй хүмүүс юу гэж гомдлоо гэхээр арай гэж нэг ингээ дугаар аваад нэг хүн олоод ирээл нэг эмчт үзүүлэхээр өнөөдөр одоо юу гэдэг нүдний эмчит маргааш одоо бүрний эмчит гэдэг юм ингээд иймэрхүү байдлаар дугаар олдож чинь маш хэцүү байна. Эмнэлгийн хүртээмж заримдаа ингээ хүн дагуулад очиход ажиг дугаар ихтэй ч гэдэг юм тий. Тиймэрхүү асуудлууд бэрхшээлийг ярьдаг. Аль улс орны төрийн бодлого ард иргэд рүүгээ чиглэх ёстой байдаг бол түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг байна. Түүний нэг нь Япон улс юм а. Улсаас нийгмийн бодлого руу чиглэсэн төсвийг батлахдаа хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг чухалчилж үздэг. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, хөгжлийн асуудал, мөн хөдөлмөр эрхлэлтгээд амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг гэж байна. Харин манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн бодлогоор дэмжих асуудал дөрвтэй хэрэгжихгүй байгаа нь асуудал дагуулж байгаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм а.